Радио нэг тусал. Хариуцлагатай хэрэглэгч Бата болон хэнэггүй хэрэглэгч Доржо. Тэд бол тоол бол нас чадсуу, төлбөл бийж ойролцоо, ам булын тоо, оршин суугаа метр квадрат гээд бүгд ижил боловч тэдний усанд хандах хандлага өөр юм. Бата сар бүрийн усныхаа заалтыг тогтмол өгдөг. Тоолуурын заалт авах үеэр гэртээ байдаг. Хэрв байхгүй бол араас нь мессежээр заалтаа өгдөг. Тухтай амьдралын нэг чухал зүйл нь хариуцлага гэдгийг тун сайн ухамсарласан нэгэн. Энэхрээр ч усны төлбөрөө нэг ч өдөр хоцроож байсангүй. Төлбөрөө цагтаа төлөх нь зөвхөн өөрийн гэр бүлийн тав тухтай байдлыг хангаа зогсохгүй. Ус хангамж, ариутгах татваргын системийн хэвийн, найдвартай, тогтвортой ажиллагаанд шууд нөлөөтэйг мэддэг болохоор төлбөрөө төлөх нь маш хариуцлагатай үйлдэл гэдгийг Бата сайн мэднэ. Харин Доржо бол жаахан өөр. Усны тоолуурын заалт авах үеэр ихэвчлэн гэрт нь хөнгөө байдаг. Тоолуурын заалтаа мессежээр явуулдаггүй. Төлбөрөө сар бүр байтугай үйлрэлдэж төлөхгүй. Нэг давхрын зарын самбарт усны өрн сар бүрээр нэмэгдэж, хаалган дээр нь төлбөрийн нэхэмжлэл наалттай байгаа ч тэр өнөөдрийн хүртэл усны төлбөрөө төлөөгүй л байна. Өдөр тутамдаа ус уух, усанд орох, ариун цэвэр байх гээд анзаарагддаггүй тав тухайг усны үйлчилгээнээс авч байгаагаа тэр бүр ойлгодогчгүй юм. Доржиг Бататай харьцуулбал тэнгэр газраа л гэсэн үг. Өөрөөс нь болж бусдын эрх ашиг хөндөгдөж, ус хязгаарлуулах эрсдэлтэйг ойлгож, Дорж хариуцлагатай хэрэглэгчдийн нэг болохоор шийджээ. Өдөр тутмын тав тухайхаа төлөө хариуцлагатай хэрэглэгч байцгаая.